Сайн байна уу? Та бүхэндээ дараагийнхаа зөвлөмж видеогоор уулзгаж байна. За тэгэхээр энэхүү видеогоор миний хувьд ямар ч skip shock хэрхэн хурдан эвлүүлэх аргачлалуудаас за мөн зарим нэг зөвлөмжүүд зарим нэг анхаарах зүйлсүүдээр бас хүрэхээр шийдлээ. За тэгээд ямар ч гэсэн энэхүү видео маань болохоор ер нь бол анх сурж байгаа хүмүүс яг байж болно. Гэхдээ яг аль нэг төхөөрөмжтэй нь бол яг эвлүүлээ сурцсан те илүү хурдан ахиулах гадаас яг юу skip дээр яг юу сурхаа мэдгүй байгаа хүмүүс зэрвэл ямар ч өөр хэмжээнд багахан зөвлөмжүүдийг хүрэхээр шийдлээ. За тэгээд бичлэгээ эхэлцгээе. За тэгэхээр ерөөдөө баг skip show-ны маань одоо л яг ихэндээ бол та нар ингээд skip show ташуул шоу учраас юм нь бол ингээд эргүүлэхэд нэлээд эвгүй байдаг. Ер нь бол дийлэх хүмүүс. Тэгэхээр бас та нар сайн ер нь бол олон удаа хэлүүлж бас гартаа нэлээд тасгах хэрэгтэй. За тэгээд ер нь өөрийнхөө бас онцлогтой барилтуудаа бас нэлээд олж авах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр эхний нэгдүгээр зөвлөгөө бол ер нь бол нэг өнгөө маш хурдан хийж сурах хэрэгтэй гэсэн үг. Нэгдүгээрт. За тэгэхээр тэрийг одоо яаж хийх вэ гэхээр энэ бол маш олон үйлдэлүүд байдаг. За тэдгэрийг ерөөдөө өөрөө сайн оролдож үзэж. Одоо энийг бол тэрийг нэг бүрчлэн одоо ингээд видеогоор оруулахад хэцүү. Тэгэхээр ерөөдөө та нар одоо ерөөдөө хамгийн зүйл төрүүлж бодох зүйл болохоор нэг өнгөө ер нь бол хамгийн түрүүнд маш хурдан 1-2 секундэд нэгээс ч богино хугацаанд ерөөдөө хийх боломжтой гэсэн үг. За тэгэхээр ер нь бол миний хувьд бол ер нь бол бүхэл өнгөн дээр skip дээр бол бүхэл өнгөн дээр хийдэг. Тэгэхээр яг боломжуудаасаа харна гэсэн үг. Ер нь бол skip show-ны 100-ны миний хэлдэг үг бол ер нь бол 100-ны 50% нь бол нэг өнгө. Тэгэхээр нэг өнгөө маш хурдан хийсний үр дүнд ер нь бол 1-2 секунд, 3 секунд хийх боломжтой болно гэсэн үг. Тэгэхгүй бол нэг өнгөн дээрээ маш удаад ирэхлээр л ер нь бол тэгэл тухайн skip одоо яг хугацаа маань те илүү удаашрал эхэлж байна гэсэн үг. За одоо жишээ нь би яг хэд хэдэн зөв жишээг хийж үзье л та. За одоо жишээ нь цагаан дээр те энэ ингээ орсон байна. За энд байна, энд байна, энд байна. За ингээд ерөнхийдөө нөгөө нэг 3 дахь шан дээр кросс яаж төлөвлөдгөө тэр юм шигээл төлөвлөнө гэсэн үг байхгүй. За энэ дээр жишээ нь би энийг ишигээ мушгаад энэ чи бэлдэж байгаад ишиг оруулна. За тэнгүүд энэ маань миний ишээ яг нөгөө ногоонтой өнгө маань ишээ орно гэд ерөнхийдөө бэлдээд ирнэ гэсэн үг. Дараа нь энэ маань ямар нэгэн байдлаар энэ гараад ирнэ гэдэг ч юм уу. За эхний хэлж энийг хийж үзцгээе. Ишээ явууллаа. Тэгээд ишээ явууллаа. Тэнгүүд энэ маань угаасаа яг доороо гараад ирж байна. Тэгээд энийг ингээд хийдэг ч юм уу. Ер нь бол 100% шууд нэг өнгөө яаж хийх үү гэдэг тал дээр та нар бас сайн дадлага хийгээд илүү олон удаа давтах хэрэгтэй гэсэн үг. За би дахиад нэг жишээ олгоо зүгээр. Энийг бол заавалжгүй би одоо ингэж тэгэж хийн гэсэн тийм заагаагүй шүү. За зүгээр та нарт сайн харуулж ер нь бол ингүүл дээ шүү л гэсэн санааг хэлж байгаа. За одоо жишээ дахиад цагаан дээр ий те. За энэ дээр бол давуу тал за дахиад цагаан дээр дахиад төө. За энэ хоёр маань ингээд эсрэг туйл. Одоо энэ хоёр бол угаасаа энэ ийшээ орно, энэ ийшээ орно гэсэн юм байхгүй. Энэ хоёр бол яг л зөв орцсон байна гэсэн үг байхгүй. Ийм юм тохиолдол. За тэнгүүд за энэ хоёр хоёулаа доор эсрэг байна. За энийг тэгэхээр энийг дээшээ гаргахад энэ маань ичээ хэрнэ. Дараа нь энийгээ мушаад хийнгүүт тэгээ энэ маань ийшээ доош аваад ирнэ гэдэг ч юм. Одоо ингээ бүр төлөвлөж сурна гэсэн үг. За одоо чинь хийлээ. Тэнгүүд энэ чагаа хадэрч яах хэлжсэн те. За энэ мэдчихлээ. Нэг өнгөө ерөөдөө за нэг 4-5 үйлдэлэр за 5-аас дээш яг нэг дийлэнхтэй энэ бол 4-5 үйлдэлэр хийх боломжтой байдаг. Ер нь бол ингээд цогтно. Тэгвэл одоо бидний нэг хийгээд байгаа алдаа нь болохоор яг хөө ихний хэлж нөгөө анх туршлагажаагүй үедээ ер нь бол ингээд нэгээр ингэж хийгээл дахиж ингэж хийгээл ихсээр хагаад ер нь бол дийлэнх хугацаагаа хамгийн гол нь нэг өнгөн дээр алдчихдаг. Тэрийг та нар сайн анхаарай. За нэг өнгөн дээр маш хурдан хийх юм бол skip shock бас хурдан эвлэх боломжтой гэсэн үг шүү. За дараагийн хэсэг маань болохоор за нэг өнгө эвлүүлчихэд дараагийн хэсэг одоо ерөөдөө бид нарт одоо яг нөгөө нэг дээдла битүү болгохдаг ерөөдөө хоёрхан тохиолдол байгаа. Одоо битүү болгоно гэдэг нь одоо энийг хэлээд байгаа шүү дээ, тэ. Ерөөдөө бүх ингээ булангуудаа оруулдаг. За тэгээ голуудыг ерөөдөө дараа нь хийдэг, тэ. За ийм тохиолдол маань болохоор
Энэчнээс бид ерөөдөө яг ийм болгохын тулд хоёрхан л зүгээр салаа зам байгаа гэж ойлгочих болно. За нэгдүгüүрт болохоор за бидний дээр хэдэн ширхэг одоо тухайн цагаан эвлүүлсэн өнгөний те эсрэг өнгөнд байна гэдгийг харах хэрэгтэй гэсэн үг. За цагааны эсрэг шар буюу дээр чинь нэг шарангүй байхгүй бол одоо энэ тухайн хажуу талд байгаа шаруудыг харж агаад ишигээ ерөөдөө баруун зүг рүүгээ харуулад хийчих болно. За хийж үзье. Нөгөө үндсэн үйлдэлээ бидэд одоо ерөөдөө ингээ хазгаа барьчвал заавалж ингээ босоо барих шаардлагагүй те. За ингээ ерөөдөө хийхээр шууд бит болно гэсэн үг. Хоёрдугаар тохиолдол нь болохоор за дээрээ хоёртой иймтэй. Ерөөсөө ийм хоёр тохиолдол. За энэ хоёрдугаар тохиолдол нь болохоор ийм болохоор энийхээ баруун нэг өөдөөс нь харуулж агаад за сайнсан энэ хоёрынхоо баруун талыг өөрлөгөө харуулж агаад үйлдэлээ хийлээ. Нөгөө үндсэн слэш үйлдэлээ хийлээ. Баруун талаас нь харж агаад дахиад хийлээ. За тэгэнгүүт үйлдэл маань ингээд булангууд маань орж ийн тэ. За тэгэхээр ерөөсөө бас нэг дасгал нь болохоор хийчээд шууд ингээд баг нэг өнгө хийж явахтаа л нөгөө энэ хоёрын аль нь гарч ирэхээр байна гэдгийг бас ерөнхийдөө бол мэдчихвэл зүгээр гэсэн үг. Хараад мэдэрч явах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй болохоор бидэд ингээд нэг өнгө хийж дуусчаад ингээд харлаа ингээд зогсчдөг байхгүй юу. Тэрэн дээр бас л 1-2 секунд явна. Тэгэхээр одоо нөгөө нэг хоёр тоошоо одоо skip pira гэдэг ч юм уу те иймэрхүү шан дээр нөгөө нэг look at буюу ерөөдөө хийж явах хавцтай дараажийнхаа зүйлийг юу гарч ирэх байна гэдгийг бас маш сайн төлөвлөж сурсны үндсэн дээр илүү хурдан эвлүүлдэг. Одоо хүмүүс одоо тэ 1-2 секунд яаж эвлүүлж чинь тэр чинь ерөөдөө тэрнээс хамааралтай гэсэн үг байхгүй. Одоо үнэхээр их үйлдэл сурсан ч бай. Тэгээ тэр чинь бас л нөгөө харах чадвартай байж иж нөгөө үйлдэлүүдээ хийж чаддаг болно гэсэн үг. Тэгэхээр илүү та нар одоохондоо энэ аргачлалаар хийж байгаа ч гэсэн илүү сайн хийж явахдаа дараачихын зүйлийг хараад одоо энэ дээр бол те энэ хоёр байна. Энэ хоёрынхаа хоёрдугаар нөгөө сүлд хийлээ. Баруун талаас нь дахиад хийлээ. Ингээл гурвалтж чинь те түүд маань булангууд маань ингээ орчиж байна л гэсэн үг. За ерөөдөө хоёр салаа замын нэг нь за би дахиад нэг тайлбарлажээ. За нэгтгэх нь дээр нэг ч шар байхгүй бол хоёр осыгаа ишээ баруун ч харуулж байгаа тийм. Нөгөөх нь болохоор ийм хоёр явах юм бол баруун талынхыгаа өөрлөгөө харуулж агаад хийлээ. Баруун талаас нь дахиад хийлээ. За ерөөдөө булангууд маань ингээд орох нэ гэсэн нь бол зөв сая тохиолдлоор эвлэрчлээ тий. За дараагийн хэсэг маань болохоор за төвүүдийг хийх хэсэг байгаа. За би яг энэ хүү видеон дээр дахиад харуулъя. Илүү одоо нөгөө эвлүүлээс сурцсан за яг дараа нь дахиад жоохон зөвлөмж хэрэгтэй, ахиулах шаардлагатай, хурдан ахиулах шаардлагатай хүмүүст ингээд зарим нэг энгийн боловч ер нь бол анхаарах зүйлс дээр ингээд зөвлөмж өгж байгаа. Тэрийг сайн хараа. За тэгвэл манайхаа чи ямар хурдан заад юм бэ л гэдэг. Тэгээд за тэгэхээр одоо ингээд нэг өнгөө маш хурдан хийцэн дараа нь энийгээ битүү болгоцсон. Тэрний дараагаар болохоор бид нэр төв үлддэг тийм үү. Ерөөдөө л ийм гурван шатаралтай л байгаа гэсэн үг. За тэгэнгүүт бидний одоо хийх дараагийн зүйл болохоор одоо эхлээд төв дээр бол бид ингэдэг штэ. Дээдлийн өнгө ямар өнгө вэ? Голын өнгө ямар өнгө вэ? Тэр булангуудынхаа удаас харна. Ногоон гол байвал ногоон булангуудынхаа удаас харж байгаа гэдэг те. Хийлээ. Хийчээ эсрэг талаас нь хийлээ. За одоо энэ улбар шар байна. Улбар шарынхаа булангуудынхаа удаас харж хийлээ. Хийчээд эсрэг талаас нь хийлээ. Яг ингээд хийчээд эсрэг талаас нь ерөөсөө одоо ийм гарын дасгал хийх хэрэгтэй гэсэн үг. Бас хурдан хийхэд бол хийчээд шууд автоматар ингээд. Одоо би чинь хараа. Одоо би өөрийнхөө хийж байгаа юмэг удаашруулъя л да. Хийлээ. Ингээ хийж явахдаа би энэ гараараа ингээд эргүүлээд байгаа байхгүй. Энэ гар маань. Та нар ч бас ингээд хийгээд үзээрэй. Тэгэхгүй болохоор бид нар хийчээл одоо чи ингээд хийчээл ингээд эргүүлэх гэсэн хэрэгтэл бас л 1-2 секунд болно. Тэгэл тэрэн дээр чинь хугацаа алж байна гэсэн. Хийлээ. Хийж явахдаа шууд эргүүлээ баг артлынхаа нөгөө дараагийнхаа угсруулж хийхэд бэлэн болгож явах хэрэгтэй гэсэн үг. За нэгдүгээр энэ төвийг хийхэд анхаарцвал хоёрдугаарт бас арай өөрөөр хийж болно. Хийчээд заавалжгүй нөгөө чи харуулах шаардлагагүй. Энэчнээс нь ингээд зүүнээ артлаараа өргөлөө ингэж угсруулад хийж болдог. За дахиад үзүүлээ. Үндсэн/үйлдэлээ хийлээ. Энийга
зүүнээ татлаа. Баруунаа дэше өргөлөө. Зүүнээ буцаа оруулаад баруунаа буцаа орууллаа. Гэхдээ ер нь бол яг энэс сурчвал бас ашигтай. Энийг ер нь бол бас скипчэд бас энэ дийлэгтээс ашигтай. Минийд бол яг зүгээр анханасаа л угаасаа ингээд хийчээд хийснийхаа дараагаар эсрэгээс нь харж хийгээ сурцсан болохоор ер нь бол энэс ингээд маш хурднаа. Ерөөсөө энийг ингээд байнга өдрөө алгаа ингээд хийж яадаг. Одоо жишээ нь за юу л дээ 2000 10 хэд оны дэлхийн аварга хүлээ. Дэлхийн аварга дээр чи яг ийм хойлт ирсэн шүү дээ. Дэлхийн рекорд ширшлэгдсэн. Тэгэхээр иймэрхүү хойлтууд бас та нарт гарч иж магадгүй шүү заяг тахгүй. Тэр маш ховрол доо. Жишээ нь одоо ингээл skip ийм хойлт ирсэн байх бас боломжтой л гэсэн үг юм байлээ. Ер нь бол тэгэл хэлээ эсрэг талаас нь хэлээ. Ингээл тусна гэсэн үг. Тэгэхээр саяны үйлчлэлийг бас хийгээд сурчих хэрэгтэй. За эхний нэгдүгээр хэрэг би хийсэн те хийчээд хийж их хавцтай энэ зүүн гараараа эргүүлээд дараачихаа хийхэд бэлэн. Тэгэл маш олон. За хоёрдугаарх нь болохоор би түрүүний арай өөр эсрэгээ шууд байраа солихгүйгаа шууд хичээнээс нь үргэлжлүүлээд ингээд дахиад хийлээ. Зүүн баруун хоп. За энэ мэтлэн тийм ээ. За тэнгүүд за яг эхний одоо ингээд бид нэр ингээд төвөө хийж байгаа штэ. Төвөө хийж яхад одоо зүгээр ингээд хийлээ. Нэг гол зүйл нь хийж эсрэг талаас байдаг тийм ээ. Хийчихэл дахиад одоо энэ цэнхэрийнхээ хавьдаас харж хийлээ. Тэнгүүд ингээд шууд эвлэрдэг зүгээр ингээ амархан тохиолдол байна те. Тэнгүүд арай өөрөөр одоо бид нар жишээ нь нэг ийм тохиолдол гадардаг ч юм уу те. Иймэрхүү тохиолдол gaаж ирэнгүүд одоо бид нар саниг шиг хийчихэл эсрэг талаас нь хийлээ гингүүд дахиад нэг ийм гурван шиг юм гадардаг. Энийг дахиад хийх гингүүд дахиад өөр юм гадардаг. Нэг иймэрхүү тохиолдол байдаг штэ. Тэгэхээр эдрийг арай жоохон өөрөөр хурднаар хийж болно гэсэн үг. За одоо хэрүүл харцгаая. За нэгдүгürt за саяных шиг тийм ээ. Би яг стратегаар гоё тайлбарлаж. За хамгийн нэгдүгürt сая бидний хэлсэнчлэн зүгээр шууд хийгээд зүгээр эсрэг талаас нь ингээ хийж яхад өөрөө очдөг нэгдүгээр тохиолдол байгаа. Хоёрдугаарт ийм байгаа. Энэ хоёр солигдох яг энэсээ хараарай. Энэ хоёр солигдох, хоёр хажуу тал солигдох дээр болохоор шууд 3 удаа хийдэг. 3 удаа нэг үйлдэлээ. 1 2 3. За тэгэхээр харъя. 1 2 3. За энэ дээр бол хичнээн нөгөө нэг хийчээд эсрэг талаас нь хийдэг үйлдэлийг хийсэн ч дахиад өөр өнгөдөр гадарна. Тийм учраас энэ тохиолдлыг сайн зэжлээд энэ хоёр хажуулаас солигдох байвал хийлээ шууд хийнэ гэсэн үг. За хамгийн сүүлийн за 3 дахь нэг онцгой үйлдэл болохоор энэ ядаргаатай бас их гарч ирдэг. За ийм 3 ширхэг ийм тойрог яаж хийх вэ гэхээр одоо бид нэр ингээд үйлдэлээ хийчээд төвийг хийхдээ эсрэг талаас нь хийдэг штэ. Төвийг хийчээ эсрэг талаас нь хийдэг. Тэр нь болохоор ийм 3 дараасныг сольдог байхгүй? 3 дараасныг сольдог. Энэ маань болохоор 3 дараас нь биш зүгээр ингээм ийм тойрог болцсон байгаа даа. Тэгэхээр энийг бид нэр зүгээр шууд автоматар энийг хойшоогоо оруулнаа. Тэ? Хэрвээ ингээ барьсан байх юм бол энэ зүүн талаа хойшоо оруулнаа гэдэг ч юм уу. Ер нь шууд ингээ доороос нь барьж агаад хийнэ л гэж ойлгож байна. Тэгээд ийм 3 дараас нь болгож агаад цэнхэр байна. Цэнхрийн хавдас харж хийлээ. Хийчээ эсрэг талаас нь хийлээ. Хоп дуслаа гэдэг ч юм уу. За дахиад үзье. Яг ийм 3 байлаа гэж бодоход энийг хийлээ. Голын өнгө нь ямар өнгө тэрээс харах хэвээр. Цэнхэр байна. Цэнхрийн хавдас харцсан байна. Тэгээд хийлээ. Хоп. За энэ 3-ыг бол шууд ингэ хийчихнэ. За ингээд болчихно. За тэнгүүт одоо энэ 3 үйлдэлийн тэр нэг голынх нь нөгөө нэг 3 удаа хийгээдсэн шүү дээ. Энэ тохиолдол маань болохоор арай өөрөөр бас гарч ирдэг. Тэрийг одоо би та нарт харуулъя. Эдрийг зүгээр ингээд сураавцсан байхад бол та нарт бас хөрхөө хэдэн секунд хасагдсан шүү. За одоо жишээ нэг өнгөө доор цагаан авилсан. Тэгсэн чинь энэ хоёр солигдсон. Тэгсэн чинь нөгөө хоёр нь энэ ингэж солигдсон. Арай өөр гэсэн үг. Энтэй ерөнхийдөө төстэй би арай ингэчдэг юм уу? За одоо чинь энэ хоёр ингээ адилхан гэсэн чинь нөгөө өөр юмуд нь болохоор энэ хоёр солигдсон байгаад байгаа.
уг нь бол үндсэн үйлдэл маань ийм байх хэрэгтэй шүү дээ. Энэ хоёр солигдох, энэ хоёр солигдох. Тэгэхээр яг энийг энэ шиг болгож байршуулна гэсэн. Түрүүний нөгөө 3 үйлдэлтэй төстэй. Одоо энэ хоёрын юм чинь энэ хойдолтой байгааг энэ яах нь хэдүүлээ хажуу талдаа. За дахиад харуулъя. Ингээд нөгөө нэг 9 өнгө доороо байгаа. Энэ хоёр маань ингээд өөдөөс харцсан. За тэгэнгүүт нөгөө хоёрынхоо одоо нэг нь хажуу талдаа байгаа, нэг нь битүү байгаа учраас энэ хойноо байгаагаа зүүн рүүгээ татаа оруулчихж байгаа. Ингээд харж байгаа бах. Зүүн рүүгээ татаж орууллаа. За тэгээд нөгөө 3 удаа хийдгээ татчихна гэсэн үг. За ингээл болоо ерөөсөө. За би дахиад өөр жишээн дээр харуулъя. За одоо цагаан өнгө илэрсэн. Хэрвээ ийм ингээд нэг гадрах юм бол энэ хоёроо шууд ингээд өөдөөс харуулж агаад тэгэл энэ хойдолтой байгаа яах нь баруун тишээ аль талтаа битүүгэн тишээгээ татаж оруулна гэсэн үг байхгүй юу? Яг тэгэхээр одоо яг энэ шигээ ингээд хоёр захт нь юм байх хэвээр. Тэнгүүтээ 3 удаа хийсний дараагаар буцаагаад нөгөөдгөө явуулчихдаг л гэсэн үг. За нэг иймэрхүү. Энэ дээр бас үзээд дахиад давтаад хийгээд үзээрэй. За тэгэхээр энэ бол энэ дээр хэдүүлээ ер нь бол бас их нөө хийдгээс илүү бас хугацаа хэмнэх боломжтой гэсэн үг. За хэдүүлээ дахиад зүгээр одоо жишээ нь хийгээд үзчихье те. За хэдүүлээ хийгээд үзчихье эхлээд. За энэ дээр улбар шартай энэ ийш орох юм байна. Тэнгүүт энэ маань ийшээ гарч ирээд ийшээ мушгиж оруулаад энийг хаашаа оруулна гэсэн үг. За хийж үзье. Хоп энийг хаашаа мушгаад оруулаа. Тэг хийж явах хэвээр бол дээр ямар ч булан шараалга шууд хийлээ. За энэчнээс бол одоо эхний ээлжинд бол та нар шууд тий хийлээ. За ийм хөндлөн гадрах юм бол энийг ингээ барьцдаг. Шууд ингээ 3-ийнхаа голынхаа гар. Энэ бол зүгээр ийм ингээ тохиолдол. За дахиад хэлье. За ямарчсан зөвлөгөөнд доторх нэг. За одоо жишээ нь энэ дэр бол шар дээр би бол хийх юм байна. Энэ бэлэн. За энийг шууд ийшээ оруулна. Угаасаа ойлгомжтой ийшээ орно гэж байхгүй энэ өнгө. Тэгэхээр энийг ийшээ оруулна. Дараа нь энэ цэнхэртэй учраас ийшээ орох юм байна. Тэгэхээр энийг мушгиж ягаад ийшээ оруулж ангууд энэ маань доошоо орно. За хийлээ. Энийг ийшээ мушгиж орууллаа. Энэ маань бэлэг болно. За автоматар хойноос шууд нэг шат цагаан байхгүй. Энэ баруун шавгаас харцсан байна шууд хийлээ. За одоо миний нөө түрүүний хилээдсэн 3 удаа хийдэг үйлдэл маань. Ингээд энэ хоёр. Хоп. За ингээд баслаа. За цагаан дээр энд байна. Нэг орцсон байна. Энэ байна. За одоо жишээ нь энэ дээрээс бол эхний ээлжинд энийг ийшээ оруулна. Яагаад тэгэхээр энийг бас авч ороод ийшээ оруулах гэдэг байгаа байхгүй. За энэ маань бол угаасаа энэний бараг байж байгаа юм байна. За энийг хийлээ. Орууллаа. Ингээд инглээ. За энэ маань бол энэчилээ байж гин. За тэгэнгүүт нөгөө хоёр маань гадарсан те. Хийлээ. 2 удаа хийлээ. За одоо энэчнээс би та нарт нэг бас хэрэгтэй нэг 2 үйлдэл зааж өгнө. За тэр маань болохоор H-berm, Z-berm. Ерөнхийдөө skip-shot-ны бас нэг 2 гол үйлдэл энийг байгаа. За энийг дараагийн хэсгээр харъя. За хамгийн эхлээд H-berm-ийг хэдүүлээ хийж үзцгээе. За H-berm маань бол ерөнхийдөө ингээд дээд доод өнгөний адилхан за яг ингээд эсрэг өнгөөрөө гараад ирсэн байгаа гэсэн үг. За энийг хийж үзцгээе. За энэ дээр болохоор нэг юм үйлдэл байгаа. Ингээд зөв. За дахиад үзүүлээ. Баруун дэшээ доошоо. Одоо жоох ингэж хагаад зүүн дэшээ доошоо. За дахиад энийг бол ханаас нь хийж болно. Хамгийн бас давуу талтай нэг юм. Баруун дэшээ доошоо. Энэ талаас нь зүүн дэшээ доошоо. Бас гарын ажиллагааг шаардах чинь тий. Ингээ хурдан хийвэл ингээд ашигтай үйлдэлээ гэсэн үг. За дахиад зүүн баруун дэшээ доошоо. Энэ талаас нь харж агаад хийвлээр амар. Зүүн дэшээ доошоо. За дахиад нэг үзүүлээ.
баруун, дэшээ, доошоо, дэшээ, доошоо. Энэчнээс нь харлаа. Зүүнээ инглээ, доошоо, зүүнээ инглээ, доошоо. За ингээд дуусч байна. За яг энийг бол ингээ гадшингууд нь шууд дуусгана. За дараагийнх нь Z pair. За Z pair дээр болохоор бас нэг жоо хатар мата. За энийг хийх гээд оролдоод үзье би удаанаар. За одоо нэг үндсэн ерөөдөө ингэж барина. Эсвэл ингэж барина. Ерөөдөө энэ талаас нь барьж болохгүй байна шүү дээ. Яа заавалчгүй ийм хоёрынхоо баруун талынхнуудаас. Ийм хоёрынхоо баруун талынхнуудаас. За үндсэн слэш өвдлээ хийлээ. За тэнгүүтээ артлаасаа энийга татлаа. Энийга буулгалаа. Цааныга ажилууллаа. За дахиад үзье. Та нар болохгүй бол YouTube дээр бол зүгээр ингээд slow motion-д удаашруулад үзээрэй. За дахиад үндсэн слэш үлдлээ хийл. За дахиад үзүүлээ. Үлдлээ хийлээ. За одоо энэчнээс нь хойноос нь энийга татлаа, буулгалаа, энийга хойноос нь татлаа, буулгалаа, өргөлөө ингээ оруулчих. За дахиад үзүүлээ. Би юусоо олон дахин үзүүлээд байгаа шүү. Дараа нь тэгээ ингэсэн гэдэг аваа зүгээр. Удаашруулад бас үзэж болно шүү дээ. Угаасаа ямар ч юмыг ингээ төгс угаасаа хийхэд хэцүү. Тэгэхээр та нар сайн өөрийнхөө чармаалтаар сайн хийгээд удаашруулж байгаа сураарай гэж хэлье. За нэг үндсэн үйлдэлээ ингээд хийлээ. За хойдлоо явуулглаа, буулгалаа. Хоп. За ерөөсөө ингэж болоо. За нэг юмрхүү. За тэнгүүд би та нарт за хамгийн гол зөвлөмжүүдийн нэг хамгийн сүүл хэсэгт нь хэлье. За тэгэхээр skip shot дээр одоо яг үндсэн бидний үйлдэл одоо нэг үсгэн тэмдэглэгээ байлаа шүү дээ. Жишээ нь одоо холиход хүртэл ингээл R тэ R prime L prime тэ U тэгээд B тэгэл ерөнхийдөө иймэрхүү үсгэнүүд байдаг шүү дээ. За тэгэхээр бусдаар одоо өөр нөгөө нэг хурдны аргачлууд байдаг. Тэр нь болохоор N-2 гэж skip дээр та нар зөв Google дээр ч юм уу өөртөө хайгаад үзээрэй заяа. Тэрийг бол өөртөө хайх шүү. За тэгэхээр угаасаа хүнд юм болгоны бэлдээд өгөх юм бол угаасаа сурахгүй те юм залхуурал байж идэв шүү дээ. Тэгэхээр та нар ямар ч сан Google дээр skip N-2 алгоритм гэдэг ч юм уу те тэгж хайгаад за тэнтэр нь ерөнхийдөө бүхэл skip-ийн одоо нөгөө нэг 3 та шон дээр те F2L, OL, PL гэдэг шиг хурдны аргачлуудын үйлдэлүүд байгаа нэг өнгөө ивлүүлчихэл шууд дуусгадаг үйлдэл гэсэн. Тэр нь болохоор нэг 100 гаруй үйлдэл байдаг санагч байна. За тэдгээрийг ерөнхийдөө сурвал илүү одоо хурдан одоо тэ сав 3 ерөнхийдөө 2 секундын байнгын дундчтай болох боломжтой гэсэн үг. За тэгэхээр тэрэн дээр болохоор хамгийн нэг анхаарах зүйл нь болохоор үсгэн тэмдэглэл гэдэг. Үсгэн тэмдэглэл нь болохоор тэр аргачлууд дээр арай жоохон өөрөөр тэмдэглэгддэг гэсэн үг эсэргээрээ. За бидний одоо R гэдэг үйлдэл маань шүү дээ. Тэмдэглэгээ маань одоо энэ маань болохоор жижиг R-аар тэмдэглэгддэг. За тэгэл ойлгоод авчиж байгаа. Жижиг R-аар энийг тэмдэглэнэ. R жижиг R prime бол энийг тэмдэглэнэ. Харин том R байх юм бол ингэж ирэх. Дээшээ. За тэрийг ойлгоод аваарай. R prime байх юм бол ишээгээ. За тэгээд жижиг L байх юм бол мэдээж энэ ишээ. Дээш L prime байх юм бол ишээ. Хэрвээ том L байх юм бол энэ гин байна тийм ээ. За тэгээд ерөөдөө бусна л ойлгомжтой байх. За B одоо B маань бол ийм штэ. B prime энэ хэрвээ жижиг байх юм бол яах нь вэ? Энэ жижиг B prime байх юм бол гэсэн үг. За хамгийн гол түлхүүр ямарчсан тэмдэглэгийг маань ямарсан зааж өглөө. Тэгээд тэмдэглэгийн дээр болохоор нэг анхаарах зүйл нь бидний одоо тэн дээр болж ирэх нөгөө Y, X, Z, mate гэдэг үйлдэлүүд бол маш их гарч ирнэ. Тэр нь бол угаасаа яг л адилхан нөгөө 3 дахь шон дээр одоо Y жишээ нь баруун талыг өөрлөг харуулах тийм үү? Y prime байвал зүүн талыг өөрлөг харуулах гэдэг ч юм уу. Ерөнхийдөө тийм
ийм тэглэг солих үйлдэлүүд маш их байдаг хамгийн ядаргаатай. Тэгэхээр тэдгээрийг та нар сайн өөрийнхөө болгоод юм цээжлээд гэх юм бол ер нь бол тэгээ тэмлэгийг харчдаг гайгүй дээ. За тэгээд тийм байна. Төгсгөлд нь хэлэхэд за 5 сарын 11-нд EMR Улаанбаатар 2024 тэмцээн зарлагдсан байгаа. Тэр тэмцээнд илүү одоо нөгөө skip shot илүү одоо нөгөө нэг насны ангиллууд бас орж ирсэн байгаа. Тэгэхээр та бүхэн ямар ч гэсэн энэхүү хичээлийг үзээд дуусгацсан те илүү skip shot хурдан болох сонирхолтой skip shot бас нэмж бүртгүүлээрэй гэж хэлмээр байна. Ямар ч би миний хувьд бол бас тэгээ Монгол дотор skip shot илүү бас дахиад те хүүхд залуус илүү дэлгэрүүлээд бас илүү олон хүмүүс сонирхоосоо те бас одоо 3 заавалчгүй 3 пирамидс тэгэл 2 гээл үнцэн төрлүүд байгаа шүү дээ. Тэдгээр төрлүүдээс илүү дахиад бас төрлүүдээ 4 5 гээл те илүү том шонууд руу бас нэмэх хүсэл сонирхолтой байдаг хүүхд хүмүүс. Тэгээ ямар ч өөрийнхөө чадхаараа эхний ээлжинд skip shot-ороо ингээд хурдны аргачлуудаас ямар ч ингээд багаар за зөвлөд явъя гэж боддоод энэ хөвшлийг хийлээ. За тэгэхээр 5 сарын 11-нд EMR Улаанбаатар 2024 тэмцээн маань болно. За бүртгэл маань болохоор 4 сарын 20-нд ингээ нэгдсэн байгаа. Тэгэхээр 120 хүний лимиттэй учраас та бүхэн амжаад бүртгүүлээрэй. За би бас тэмцээний линк, бүртгүүлэх линкийг бас доор оруулчихъя. Тэгээд асуух зүйл байвал за дэлгүүрийн пэйж хуудасаар холбогдож болно шүү. За мөн дээрээс нь яг боломжтой бол ахсан бүтээсээ өдөр амралтын өдөр бас миний би өөрөө баг дийлэгтэй байж идэг. Тийм учраас бас зарим тохиолдолд яг завтаа үед нь те хурж ирээд нэг өдөрхөн тишээ ч юм уу ярьж агаад хурж ирээд зарим зүйл дээр баг гаан зөвлөгөө авч болно. За тэгээд skip shot дээр сайн суралцаад маш олон удаагийн үр дүнд бас угаасаа skip shot дээр хурд нэмэгдэг. Тийм учраас маш олон удаагийн хөвлөлтөөр сайн давтаад илүү хурдан болоорой гэж зөвлөе. За тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Дараагийнхаа видеогоор уулзцгаая. Окей.